Сонсогчдаа харах үнцэг нэвтрүүлгийн даваа гарагийн давталтын дугаарыг сонсноо. Сонсогч танд өглөөний мэндийг хүргэе. Та сэтгүүлч Төвшин Баяртай хамт гэрүүлэр радиогийн эфирийг сонсож байна. Эх орнч боловсролтой Монгол залуу. Тэгэхээр энэ бол миний харах үнцэг. Эх орноо чин сэтгэлээсээ хайрлах уу? Эсвэл хий хоосон цээжээ дэлтэж би эх орнч байна, би монгол хүн байна гэж хий хоосон хашгирахаас цаашгүй юм монгол хүн байх уу? Ингээд манай радиогийн эфирт надтай энэ тухай ярилцахаар Монгол улсын иргэн Даваа Сүрэн гэдэг хүн хүрэлцээрээд байна. Тэгээд Даваа Сүрэн та манай сонсогчдод өөрийгөө танилцуулаач. За баярлалаа. Миний хувьд ер нь Монголынхон түүх өв соёлыг хайрлах хүсэлтэй. Гэхдээ мэдээж би өөрийгөө одоо төгс хайрладаг юм уу? Бусдаас илүү гэж бодож чадахгүй. 2008 оноос Монголын телевизийн урлагт энэ талаас нэвтрүүлгүүд ээлж дараалтаар бэлтгэж ажиллаж байна. Одоо өнөөдрийн байдлаар Оллоо телевизээр монголчууд гэдэг түүхийн нэвтрүүлэг, түүхэн баримтат нэвтрүүлэг, мөн өв соёл гэдэг одоо Монгол өв соёлын хадгалах боломжлох тухай үзүүлэх энэ нэвтрүүлгүүдийг бэлтгэж явж байна. Даваа Сүрэн та өөрийгөө нь боловсролтой хүн гэж хэлж чадахгүй. Ер нь боловсрол гэж юу юм бэ? Өнгөрсөн 7 хоног та хоёр ярилцаа сууж байхад та хүн бол боловсрон гэхээсээ илүү гэгэрдэг юм аа гэж хэлж ирсэн тийм ээ. Энэ ямарваа ямиг одоо боловсруулах гэдэг бол өөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хэлдэг. Мэдээж энэ бол миний ойлголт л доо. Тэгэхдээ Монгол улсны 100 эрхэнд нэвтрүүлэгт манай хэл зохиолын одоо хэлний шинжилтэн гасан доктор орж байхдаа ч гэсэн бас яг энэ асуудлыг хөндөж ярьж ирсэн л да. Ер нь хуучин бол одоо боловсруулалтын яам гэдэггүй. Гэгэрлийн яам гэдэг байсан юм аа. Хүн чинь гэгэрд юм аа гэж. Тэгээ яагаад би энэ дээр ингэж бас боддог вэ гэхээр альва хүнд мэдлэгийг зүгээр өгөх биш. Тэр хүн тухайн одоо мэдэж авах хэвээр зүйлсээс гэгэрч байх хэвээр. Ухаарч байх хэвээр. Тэр хүний зүрх сэтгэл нь зөв болж байх хэвээр. Тэр оюун бодолд орж ирэх хэвээр юмнууд чинь зүгээр одоо ингээд нэг юм тодорхой юм одоо магадгүй одоо манай залуучууд бол ихэнх нь мэдэндээ одоо нэг компьютер тоглоом тоглоход нэг левел авч иж дараагийн левел рүү ордог шиг боловсролын систем нэг ийм одоо магчилсан хэлбэртэй яваад байдаг. Яг үнэндээ тухайн хувь хүний одоо хүн болгож төлөвшүүлж байна уу гэвэл хэцүү. Диплом өрдсөн бол тэр хүн одоо ухаантай хүн болох уу? Тэ одоо боловсролтой гэж хэлэхэд бас хэцүү те. Гэхдээ тэр хүн тухайн мэрэгжлийнхэн дагуу юмыг одоо мэдээд авчихсан, сураад авчихсан, заалгачихсан. Тэрнийхээ дагуу шалгалт өгөөд мэдээж одоо сургуулаа төгсөө диплом авчихсан. Оромбо зүүчсэн хүн явж байгаа шүү дээ ууг нь. Гисэн мөртлөн одоо хүн чанарын хувьд хүнтэй харьцаа эргээд одоо энэ Монголон гэх сэтгэл энтер нь бол хаана явдсан бол доо гэж бодмоор. Одоо бүр зарим талаас орчин цагийнхны ойлголтод илүү ойрхоноор төхүүлж хэлэхэд одоо гадны корпус нь Монгол болохоос дотоод механизм нь одоо Panasonic ч юм уу, Samsung ч юм уу болчихсон гар утсал гэсэн үг болчихж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл таны ярианаас Монгол хүн бол хүнлэг чанартай байх ёстой. Хүнийг хайрлах хүнлэг чанартай байх ёстой гэсэн нэг юм гарч ирж штэ тийм. Тийм. Зүгээр 21-р зууны ертөнцийг болоод өөрийгөө таньж мэдсэн одоо таны хэлдгээр гэгээдсэн тийм ухаалаг ийм боловсролтой Монгол залуу хүн ямар байх ёстой. Хүн гэгээрэхээр ер нь альва юмд хандлага сэтгэхгүй их өөр болд юм уу гэж. Ер нь дашбармын шүлгүүд ч гэсэн гардаг да. Тэнд бусдыг хайрлахад суралцах хэрэгтэй болчиход байгаа. Жишээ нь Төвшин Баяр гэдэг хүн яг одоо Монгол угсаатны ямар ястай юм бэ? Аль аймгийн юм бэ? Аль сумын юм бэ? Мөн үү? Чи одоо өнөөдөр ямар нам тарьяалагдд юм бэ? Үзэл бодлын хувьд надтай бит хоёрын ертөнцийг харах үзэл нийлд юм уу, үгүй юм уу? Мөн үү? За тэрнээс гадна чи одоо бөөшддөг байна уу? Ламд очдөг байна уу? Христийн шашинтай байна уу? Исламын шашинтай байна уу? Одоо манай Монголд зөндөө юм байна шүү дээ. Ошимагад шашин хүртэл ороод ирсэн л явж л байна тий. Кришна байж л байна.
Тэр моромч байж л байна. Тэр битгий л одоо тэр Амда Марга Паркасанга гэл бүх урдчлууд ороод ирсэн байна. Тэгэхээр гэгэрх гэдэг бол чиний хэн байх надад сонь биш. Эхлээд би чамайг Монгол хүн гэдгээр хайрлаа сурч байгаа. Дараа нь бусад зүйл чинь 2 дахь асуудал, 3 дахь асуудал болоод явчихж байгаа. Хар нятгаасан үерхсэн сайн найзыгаа тэр хүн хинч байсан хайрлаж болдог байна. Ягаад гэвэл анхнаасаа хайрлаа сурцсан. Чи битгэл төрсөн ах トゥ хоёр байсан бол чиний хэн байх нь надад хамаагүй би чимээ хайрлаа сурцсан гэдэг. Хүн өөрийн юмд хайртай гэдэг. Тэрэн шиг миний бодлоор би ямар өөрөө одоо тэр одоо шашны эрдэм намаар яваад юм уу Монголын өв уламжлалыг одоо бүрэн гүйц судлаж чамдын чамд нь гараад ингэж гэгэрсэн хүн биш. Хүсч явдаг. Ядч нэг жоохон Монгол байх юмсан. Нэг хоёр хүнтэй уулзаад ярьсан ч тэр хүмүүс Монгол байгаасаа Монгол болж боловсрохт нь одоо магадгүй миний ярьж байсан зүйлсээс нэгэн ч гэсэн тэр хүмүүс сонирхлын татаад тийм ээ бас нэг Монголынхаа юмыг үнэлдэг болчихсон гэж бодогддог баг. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар Монгол гэдэг юмаа үнэлж сурахын тулд бид бие биенийг үнэлж сурах, хайрлаж сурах. Энэ одоо гэгэрлийн эхлэл юм уу гэж надад санагдав. Дээр нь би таны хэлсэн дээр нэмэхэд тантай мэдээ санал нэг. Дээр нэмээд хэлэхэд эх орноо хайрлахаар зүгээр зажилж байгаа бохоо гудамжинд хаяхгүй байхаас тамхины ишээ гудамжинд хаяхгүй байхаас эхлэх болоо гэж бодож байна. Хүмүүс бол эх орон зүйлсээр нэг л их том юм. За магадгүй замаа энэ бол надад хамаагүй тэр дээр байгаа ус төрчдөд хамаатай ч юм уу гэж боддог байхаа. Гэтэл айгүй энгийн зүйлээс эх орон гэдэг нь эх орноо хайрлахаар таны хэлдэг Монгол хүний хайрлахаар их энгийн зүйлээс эхлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Зүгээр гудамжинд тамхины ишээ зажилсан бохоо хаяхгүй байхаас замын хөдөлгөөнд бие биений хүндэл соёлтой оролцохоос ер нь юу штэ бидний өөрсдөө хайрлахгүй байгаа энэ газар шороо энэ ахуй орчин тийм ээ энэ нийгмийн минь энэ улс орны минь хөндлөнгөөс ирээд хүн хайрлахгүй штэ. Тэгэд манайханд байдаг нэг юм том алдаа бий л дээ. Юм л дандаа төрөөс юм нэгтгэдэг. Төр тэрний ингээд зохицуулалтаар гоё болгоод өгч юм шиг. Уг нь мэдээж төр өөрөө энийг гүйцэтгэх үүрэгтэй. Гэхдээ яг өнөөдөр бодит байдал дээр хийгдэхгүй л байна л да. Хэдий тийм ч гэсэн бид өөрсдөө хичээе л да тэгвэл. Нэг юм үг санаанд орчлоо. Эх орон чинь танд юу өгч байгаа нь чухал биш. Та эх орондоо юу өгч байгаа нь, юу өгч чадаж байгаа нь чухал гэсэн нэг алдах ёстой үнэ үг таны хэлж байгаагаар санаанд орж байна. Өөрөөр хэлбэл эх орноосоо нэхэх биш. Эх орныхоо төлөө хийж бүтээл гэсэн санаа энэ үгний цаана яваад байгаа шүү. Зүгээр энэ дээр 100 чухал сэдв нэвтрүүлэг эхлэхэд хамгийн ихний дугаар хөгжлийн тухай гэж хийгдэжсэн. За тэгээд харин орноорч явж хийсэн байсан Монгол нутагтаа хийсэн байсан. Тэгээд энд би яагаад энийг бас дурдчих байгаа гэхэд тэгэхээр ардын уран зохиолч Бавгийн Лавсрангой тэр өнжүүдийн хөх ус дотор орой одоо харанхуй болсон. Рануучинтай хоёулаа сууж байгаа тэр хэлж ийсэн үг надад бодогдож байгаа байхгүй. Би энэ л хөх усын тунд ээж аваа хоёроос төрсөн юм аа. Би бол энийг их өндөр хөв тавилан гэж бодд юм аа. Хязгааргүй харагдах энэ од иргэсийн дундаас энэ нарны аймгийг олж энэ дундаа дэлхий гэдэг нь ганцхан амьдралтай цэнхэр гарагийг онж төрж тэгээд бүр энэ дэлхийг олохдоо ганцхан одоо Монголоо олж тэр дундаа би энэ өнжүүлийн хөх ус дотор ойрж төрснийг бахархал гэж бодд юм аа гэж. Хүн болгон нэг энэ талаас нь юмыг хараад нэр эн чинь ямар их учрал тохиолоор би заавал энд хүн болж төрсөн юм бэ гэж. Энийг ойлгох юм бол бид бус юмыг хайрлахад энэ эх орондоо хайртай байхад энэ эх орныхоо төлөө зүтгэхэд боломж байгаа байхгүй. Бас бидний сэтгэл бэлтгэгдэж байгаа. Зүгээр би ингэж бодогддог байхгүй юу? Хүний амьдралд сайн ээж таарна, сайн аавч таарна,
Муу аваач таар. Гудамжинд хаяа явдаг ч бай. Сонсогчдаа харах өнцөг нэвтрүүлгийн даваа гарагийн давталтын дугаарыг сонсож байна. Тэгэхдээ яагаад бид нар заавал тэднийг хайрлах ёстой? Тэгэхээр одоо жишээ нь даваасран гэж хүн яг ийм зүс царайтай, ийм амьдралтай, ингэж сэтгэдэг. Яг ингэж амьдрахын тулд миний их эцэг хоёр энэ орчлон заавал мэдлэг шаардлагатай байна. Заавал энэ хоёр учирсан тэр цаг би энэ орчлонд ирэхийн үүд байхгүй. Тэгэхээр дахиад намайг заавал төрүүлэхийн тулд миний аав ээж хоёр энэ орчлон заавал мэдлсэн байх хэрэгтэй. Тэр хоёрыг мэдлүүлэхийн тулд дахиад хоёр талд нь миний эмээ өвөөнөр заавал энэ орчлонд бас л тэр өөрсдийнхөө эцэгээс заавал төрж буй, заавал тийм зүсцэрэд, заавал тийм хүн байж биш энэ хүмүүс хоорондоо учирч. Тэгэхээр ураг шугагчны хөөгөж явах юм бол одоо нөгөө бид нэр түрүү мэтэр ярьж ирсэн угийн бичиг хөтлөх гэдэг. Тэгэхээр энэ угийн бичгийг хөтлөхөд ч хүртэл бид нар энийг харж явах гэдэг байхгүй. Яагаад гэвэл энэ өнөөдөр одоо энэ нэвтрүүлгийг сонсож байгаа хэрхэн сонсогч та ганцхан энэ орчлонд та заяахын тулд ямар их зүйлсийг дамжиж заавал та өнөөдөр төрсөн юм бэ. Тийм ч учраас одоо хуучны одоо манай Монголын буддын төв сургуульд байдаг да. Хүмүүний заяыг олж төрнө гэдэг бол их хуура заа тий. Одоо ата гарваа цацхад одоо зүүнний үзүүдэд тогтох ширхэг гарваа тогтохтой адил тийм одоо ховор заяан төрд юм. Тэгэхээр хүн болж төрнө гэдэг бол зүгээр нэг тийм аз таархаараа төрдөг биш. Ийм нарийн учрал тохиолоор төрдөг учраас одоо бидний өвгөд ингэж хэлдэг байж. Тийм учраас ингэж төрчхөөд энэ Монголын голох юм уу? Амьдралаа голох. Харийг юм болгон сайхан санагдах биш байхгүй. Энд нөгөө бидний эх оронч байх юм аа. Хамгийн түрүүнд өөрийгөө үнэлэл эхлэх. Би чинь ингэж ирсэн шүү дээ гэдгийг ойлгоод ирэхлээр би өөрөө өөртөө үнцэнтэй байхгүй. Би өөрөө өөртөө үнцэнтэй болоод ирэхлээр миний гэр бүл эргэн тойрон үнцэнтэй л байх хэрэгтэй болов. Тэгэхээр ядаж би амьдарч байгаа орчиндөө хог хийхгүй байл. Миний хөл дор хог байдгүй байл. Миний эргэн тойронд үзэн ядалт байхгүй байл. Сонсогч таны сонсож байгаа нэвтрүүлэг бол гэр бүлийн радиогийн харах өнцөг нэвтрүүлэг 7 хоног бүрийн даваагаас баасан гарагийн өглөөний 9 цаг 30 минутаас сонсогч танд хүрч байгаа. Тэгэхээр нэгд өдөр буюу даваа гараг бол сэтгүүлч Төвшин Баяр надтай хамт эх оронч боловсролтой Монгол залуус ямар байх ёстой талаар бид ярилцах болно. Ийм залуусыг бид яаж багаас нь хүмүүжүүлж төлөвшүүлэх ёстой юм бэ? Эх оронч үзэл гэж юу юм бэ? Бид яагаад эх орноо заавал хайрлах ёстой юм бэ? Энэ сэдвээр яг одоо надтай Монгол улсын иргэн Даваа Сүрэн гэдэг хүн ярилцж байгаа. Сая та хоёрын ярьсан эх орноо хайрлахаар өнөөгийн Монгол залуус жоохон дутагдаад байна уу да? Хитрхи карьерист, амбицтай, эх орноо хайрлах хайр гэхээсээ илүү яаж бошинхон албан тушаал өгсөх үү? Яаж хурдан их мөнгөтэй болох уу? Яаж дарагдаад ойлгомж байгаад бошинхон нэг шатныг албан тушаал агчих уу гэсэн ийм бодолтой залуучууд олшроод яг энэ эх оронч үзэл санаа хүн чанар гэдгийг хитрхи орхитуулаад байгаа юм шиг. Энэ бол бодлогоор хийгдэж байгаа байхгүй. Надад бол тэг санагддаг. Энэ бол одоо олон зууныг дамжин Монгол гэдэг угсаатныг ертөнцийн хөрснөөс үлдэн хөөж үгүй хийх энэ гадны төрийн бодлого. Одоо миний ойлгож байгаагаар бараг 500-600 жил Монголд үе шаттайгаар өөр үндэстнээс дамжуулан хэрэгжилж үе шаттайгаар явуулчлаа л да. Анх Монголын ноёдын хооронд нь хагаралцуулан идрэлцүүлж хэн хэндэн зэрэг цолгохоос эхлүүлээл одоо Хятадын Мин улс ойрд Монгол хоёрыг хооронд нь одоо Зүүн Монгол, Баруун Монгол хоёр шүү дээ. Хооронд нь байлдуулж байсан бол дараа нь одоо Манжичин улсын үеэс эхлүүлээд Монголын засаг ноёдын хооронд нь Сонсогчдаа харах өнцөг нэвтрүүлгийн даваа гарагийн давталтын дугаарыг сонсож байна. одоо бие биенээс нь Хоёулаа сонсогч авч яадаг яриагаа үргэлжлүүлээ. За. Байн та холбогдсон байна. Байна уу? Байн өглөө нэмэнд хүргэе. Өглөө нэмэнд. За. Бидний ярилцж байгаа сэдвээр ямар санал бодолтой байна? Дөнгөж сая сонслоо. Дурны хотхоор одоо энэ дурны хайрлах тухай ярьж байгаа сэдвэр шиг байна гэж бодлоо.
яг миний бодлоор бол энэ юм бодож явдаг. Тэр нэг 40-оос дээш насныхан бид нар ямар ч байсан амьдралын ухаан суудсан үзэх юм аа үзчихсэн. Тэгээд альва нэг бас өөр ингэсэн оюун ухаанаар боддог болсон даагүй. Ийм насныхан их орон ард түмэнд үлдэж байгаа. Та хөгжмөө жоохон багсаарай. Тэгээ уцаараа ирээ. Тэгэж их бодож дотроо бодож санаж явдаг л болсон юм байна л да. Биднээс хамгийн нэг гол анхаарах зүйл бол хамгийн ихэд ураг удмынхаа системийг маш хурдан сэргээж авах хэрэгтэй. Тэгээд ураг удмынхаа системийг сэргээгээд авчихсныхаа дараа тэр ураг удам чинь хүн чинь зөвхөн одоо зөвхөн аав ээж ах トゥ гэдэг өөр төснийхөө тайлал хамгаалал бизнесийн талаар бодож явж идэг. Ургийн системийг хийгээд ураг удмынхаа тэр системийг хийгээд ургийн баяраа хийчих юм бол хүний сэтгүү шал өөр болно. Яагаад гэвэл ураг удмаа хайрлах мөн тэр бодож байгаа бодол нь арай өөр өргөн цар хүрээтэй болоод зөвхөн амиа боддог ч юм уу ах トゥ угаа боддог ч юм уу тэр нь бол нэг ёсны өөр одоо ингээд чатанд орж ирнэ гэсэн үг. Тийм учраас монголчуудыг бол биднээс маш хурдан ургийн системээ хийж аваад ураг удмаараа нэгтээд тэгээд альва зүйлийг хийхдээ ураг удмаараа хэлэлцэж нөгөө бусад ураг удмтуудаараа харилцан ярилцаж хэлэлцээд түр улсаа их орноо ард түмнээ үр хөвгтэй хүмүүжүүлэх тийм системд орох хэрэгтэй. Миний бодлоор тийм л үүдэг. За холбогдсон баярлалаа танд. Энэ ярьж байгаа хүнтэй дараа нь холбогдож ярих боломж байна уу? Болно. Та манай радиогийн 46 12 12 гэсэн утас руу залгаад тэгээд холбогдоод утсыг нь авч болно. За баярлалаа танд. Даваас өрн та Facebook дээр энэ даалам цэрэн чимдийн зургийг тавьчихсан байсан тий. Ороод хаалсан чинь. Энэ хүн бол Монголын агуу өгүүдийн нэг штэ тийм ээ. Жинхэнэ их орныхоо төлөө айн бие хайргүй тэмцэж явсан хүн. Тэр цагийн жинхэнэ их орончдыг таны түрүүний хэлдгээр хооронд нь хаглан бутаргах, талцуулах, хооронд нь яс хаях ийм бодлого үргэлж явж ирсэн. Өнөөдөр миний бодлоор за талцсан бутаргыг ч гэсэн манай энэ төрийн өндөрлгүүд улс төрчид дотор даалам цэрэн чимддэг яг энэ хүн шиг юм халуун их орон сэтгэлтэй их орны ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүн ховччих чи. Хаглан бутаргыг ч гэсэн. Та нартай санал нийл. Ер нь даалам цэрэн чимд бол нэг гэсэн доо эрдэм чиглэлийн хүчээр Монгол төрийн тэргүүн байж утсан. Яг нарийн яриг бол одоо ингэж тэмдэглэдэггүй болохоос Монгол улсын ерхий сайд байсан хүн. Анх 1911 оны 10 хэд сарын 29-нд Монгол улсын төрийн тусгаар тогтнолын сэргээн тунгаглаж, тийм ээ. Одоо холхын жавзан дамбутгтын 8 дахь дүр болох Афган тусан чойж нэмдэнсэн манчиг олсон боо хэмээх энэ хүмүүнийг Монгол улсын хааны эрдэнэ ширээн залж түүний хатан дондог дулмыг их тагны хэмээн өргөмжилж улсын 5 яам байгуулахад дотоод хэргийг бүгд захин шийдэх яам бол бусад 4 яамаа тэргүүлнэ гэж. За тэгэхээр энэ бол тэргүүн сайдын хувьд чин сүжигт чин мандаалам цэрэн чимэд бол Монгол улсын анхны ерөнхий сайд гэж хэлж болох. Одоо 20 дугаар зууны шүү дээ. За энэ хүн болвол богдын их шавийн хүн, их шав төрсөн одоогийн Төв аймгийн Дүнсүмийн нутагт зүгээр харцын хөө. Эрдэнэ номын хүчээр одоо сурсан мэдснийхээ хүчээр л явсаар угаад Монголын төрд гарч ирсэн ийм хүн байсан. Ер нь 1911 оны үндэсний эрхчлэлийн хувьсгалыг үүсгэн байгуулсан одоо манай түүхийн хүрээлэнгийн захирал доктор профессор Самбардын чулууны нэрлэлдгээр бол одоо Монголын үндэсний эрхчлэлийн хувьсгалын тэргүүн үнийнхэн гэж нэрлэгддэг. Даалам цэрэн чимд Чимбан ханд орж сайныхын ном сүрэн гээл олон сайхан хүмүүс байна. Тэгээд тушоо Чимбан чагдарч яв. Эрдэнэ номсраа гэдэг. Тэгэхээр энэ улсуудын хувьд бол яг одоо Монгол ах угаар хүмүүжсэн. Энэ Монгол ах уйд хүмүүжнэ гэдэг бол гэрийн сургалтын маш нарийн арга байсан. За энэ дагуугаан гарч ирсэн. Гэхдээ мэдээж одоо
нөгөө хэлэхэд тухайн үед ч гэсэн манай тэр ноёдын дунд бас хагаралдах үндэс байсан. Энэ юу вэ гэхлээр одоо ямар ч угсаа гаралгүй Чингисийн угсааны бус зүгээр нэг харцын хүү даалгам цэрэн чимэд Монголын төрийг одоо засгийн газрыг тэргүүлнэ гэдэг бол тэр ноёдын хувьд бол дургүйцэх зүйл байсан. За ингээд 1912 оны 7 сард дотоод зэрэг хамгийн яамны хэргийг бүгд захин шийдэх яам гэж байгуулад одоо энэ одоо засгийн газрын тэргүүн гэсэн үг л дээ. Энэ тэргүүн сайд бол ерөнхий сайд байна гэсэн. Тэгэд энэ хүнийг одоо санийх намсрангаа тавьсан байдаг. Тэгэхдээ энд бас нөгөө Хагалбаатар үйл ажиллагааг Крстовец маш сайн хийсэн. Тэгээ одоо өнөөдөр Эрдэнэскагийн үүдэнд Монгол хүн өөрөө гуйж хагаад энэ хөшиг тасчих юм да. Энэ ч тэгээ том үндэсний хэмжээ нэмэгнэ л шүү. Нэмэгнэ шүү дээ. Одоо тэгээд яах юм? Дахиад одоо засгийн газраас нь хүсэл тавьсан юм аа гэд сошиалчны хөшиг нэг өдөр босчихоо бид нэр. Хэтээлчин сайд явны үүдэнд ч юм уу. Хэтээ нэг соёлын Крстовец гэдэг хүнийг жирийн монголчууд бид бол тань шиг түүхийг ингэж сайн уншиж судлаагүй энгийн монголчууд бол зүгээр нэг эрдэмтэн судлаач л гэж боддог шүү дээ. Би бол таалам цэрэн чимдийн өхөлд энэ хүнийг буруутаа гэж боддог. Тэгвэл одоо манай Монгол ноёдын одоо манай Монголын төр зүтгэж явсан тэр хүмүүсийн зүрх сэтгэлд маш нандин байсан гэж надад санагдав. Таалам цэрэн чимэд баруун хязгаар тэмдэгдэж явхад нь замд нь хор өгөөд ингээд улам улмаар биеийн мууцсараад өхөж байгаа байхгүй. Тэгээд тэр нас урахтаа дижээлэн гих хүрээнд татсан байдаг. Одоогийн Увс аймгийн нутагталтай Баядын нутаг. Яг өгөхийнхөө өмнө хааны зарилыг нугалж хязгаарын газар хүрч зарилгийг гүйцээж чадсангүй. Хайрын зарилэг боллоо гэж нулимс цэвэр болон уйлсаар хөглөө гэдэг байхгүй. Энэ хүн бол ерөөсөө Монголын төрийн төлөө зүтгэсээр байгаа тус. Дараа нь бид нар ардын засгийн газар ерөнхий сайд байсан Догсмын бодог хөлсгөлийн эсрэгүү гэж ялдаж дамбиж асаж ламтай нийлж исэн гэдгээр цаазаар авч байгаа байхгүй. Тэгэхэд энэ хүн хэлсэн баг. Манай Монголын ноёд төшмөд ард нийтээр энэ төр тал хэмээлдсэн дайсгын үзэлцгийг төвчмөл зөхөх ба. Цөөхөн Монгол ах дүү нарыг барагдуулахгүй хичээвэл бид хүмүүн болоод Монгол ухсаан төрсний чухал гавья тэр буюу иймийн тулд өөрийн үндсэн төрлийн монголчуудын үрдийн сайн сайхан найрамдах замд тэгшэрхийн дор хамтрахыг гуйя гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ хувь хүнийг одоо ингэж төлөвшүүлж төрийн зүтгэлтэн тий улс төрийн зүтгэлтэн хүнийг бэлтгэж гарах гэдэг бол нэг арай өөр юм шиг байна. Одоо бид нар болохоор жаахан мөнгөтэй ч юм улсуудаа ингэж сонгоод байгаа байхгүй. Бас нэг талаас одоо өнөөдөр энэ төрд галдан оноо хийгээд яваад байгаа энэ улсууд ч бас буруу тач биш байна. Энэ хүмүүс ч улс төрч биш байна. Зүгээр бизнесмен байхгүй. Тийм ч учраас одоо эртний орон уран хэлтгэгч Марк Тулли Цицероны хэлсэн үг гэдэг шүү дээ. 80 хүний харманд их оронд л байт юм а гэж. Тэр хүн чинь бизнесийн төлөв явж байгаа юм шүү дээ. Их оронд төлөв биш шүү дээ. 80 хүний харманд мөнгө л байдаг юм а гэж хэлсэн баха тийм. Монгол залуус хүүхдүүдэд энэ эх орон чөлөө санаа таны хэлээд байгаа эх орноо хайрлах хайр энийг яаж төлөвшүүлэх гэсэн ёстой юм бэ? Ингээд бид хинээсээ энэ үлгэр дуурайл авах ёстой юм бэ? Одоо хүн гэдэг чинь зүгээр харн ялхаасаа мэдээ орохоос бол хин нэгнээс л үлгэр дуурайл авна шүү дээ. Нэг бол сайн үлгэр дуурайл авна, нэг бол муу үлгэр дуурайл магадгүй айлалыг авах. Гэтэл эх орныг хайрлах хайр, монгол хүний хайрлах энэ хайрыг өнөөгийн хүүхдүүд одоо дөнгөж хөлд орж байгаа мэдээ орж байгаа энэ хүүхдүүд хинээсээ ингэж үлгэр дуурайл авах юм болж байна. Өнөөгийн аав ээж нар хүүхдүүдтэй ийм үлгэр дуурайл үзүүлдэг болсон уу? Үзүүлж чадчихаг юм. Өдрийн аав ээж нар битгий хэл баг бидний үеийнхэн ийм үлгэр дуурайл үзүүлэх гэдэг бол хэцүү. Яагаад? Яг нэг үг л. 70 гаруй жил бид нар яг одоо энэ Орсын системээр явж ирлээ. За энэ системийн онцлог нь юу байсан бэ гэхээр эргээл одоо нөгөө ардын засгийн анхны ерөнхий сайд байдрыг алхаас эхлүүлээл ингэж оролцоор сүүлд их хэл мэдүүлэлтийг явуулаад энэний дараа бичиг үсгийг устгасан. Босоо монгол бичиг хэлж байна. Тэгэхээр монгол бичиг гэдэг өөрөө нийт монгол угсаатны оюун санааны хөтж байсан. Бас зангилаан байсан. А энэ монгол бичгээр өнөөдрийн бидний ярьж байгаа шиг ив сэтгүүгээр ярих боломжгүй байдаг. Яг нэг монгол унган сэтгүүгээр ярих бичих хэрэгтэй болдог.
За тэгээд энэний эвдэнгүүт яг уу Кирилл үсэд оруулаад одоо ингээд бид нар чинь ийм Орос школтой Монгол царайтай нөгөө миний түрүүний ярьжсэн дотоод эд анги нь өөр гадар нь одоо корпус нь Монгол царайтай ийм хүмүүсийг бий болгож ирсэн. 1990 оноос эхлүүлээд бид одоо Америкийн ардчлал гэдэг юм яриад хэлснээс хойш бүр одоо замбраага алдаж дуусч байгаа байхгүй. Одоо өнөөдөр манай боловсролын систем ч өөрөө алдаатай байна. Яг Монгол орн биш байна. Нөгөө талаасаа нийгмийн сэтгэхүйд жишээ нь чи түүхийн мэрэгжил эзэмших юм уу? Монгол хэлний мэрэгжил эзэмших уран зохиолын багш болох ч юм уу? Чи бол насраа гуйлах чи явах заяа болж байгаа байхгүй. Тэрний орд яг нь чи багаас хятад хэлтэй. Эсвэл англи хэлтэй. Өгвөл герман хэлтэй байл та. Ингэх юм бол одоо миний хүүхд сайхан амьдрах нэ гэдэг. Ийм нийгмийн сэтгэхүй бий бол. Тэгэхдээ энэ дээр одоо зүгээр л хувь хүн болгон өөрөө Монгол болох юмсан. Үр хүүхдтэй Монгол болох юмсан гэсэн. Ийм сэтгэлээр бид нар өөрсдөө энийг хайж болно. Хөхөгчүүл цөөрөх тусам хүнд хилээд өгчих, сургаад өгчих нь багасаал байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө хүсвэл энэ бүхнийг олоод мэдэх бүрэн боломж байдгийг. Давсангой юм шүү. Хуучин Монгол бичгийг Кирилл үсгээс сольсон. Эхлээд уг латин үсгээс сольж үтсэн шүү дээ. Тэгээ Кирилл үсгээс яг компьютерных нэг солих гэж орлоо. Кирилл үсгээс сольсон нь дэлхийн хөгжил дэвшил, дэлхийн боловсрол руу гарцснаас юм алхам болсон шүү. Ямар ч улс үндэстэн байж штэ. Аливаа жижиг баг буурай улсыг мөхөөхтөө үнэ. Өөрсдийнх нь дагвар зүгээр л одоо нэг юм Google шиг болгохын тулд юу гэдг вэ гэхээр үндэсний чинь сэтгэхүйг үгүй хийн. Үр хүүхдийн чинь Монгол ухаанаас нь холдуулна. Тэр гэж орж иж болохгүй шүү дээ. Босдын байгааз нөгөөдөг чинь. Тийм учраас одоо дэлхийн шинжлэх ухаантай хөл нийлүүлнэ. Үнэ үү? Энэ хэлийг сурснараа та нар дэвшилт хүрэх юм. Энэ бичгийг аваад дэвшилт хүрдэг юм а гэж сурталчилж орж ирдэг байхгүй. Нэгд. Хоёрт тэр их хэлмэгдүүлэлтийн гараас энэ бичих солих хүлж биш байхгүй. 40 хүнийг алаад 1940 онд шүү дээ. 37 он гэдэг чинь эд оргил үе байсан. 32 оноос эхэлсэн. Одоо нийтийг хамарсан хэлмэгдүүлэлт бол 37 онд эд оргилдөө хүрээд 40 он гэхэд дуусаагүй байсан шүү дээ. Нөгөө талаасаа бид нар энэ Монголон гэсэн юмнуудаа бид өөрсдөөс хаймаар байна. Хүн болгон. Хэрвээ үгүй болвол биш үү? Яг өнөөдөр Монголын нийгмийн тогтолцоо бол энийг олж авах эзэмших нөхцөлгүй болоод байгаа. Олон бүр. Яг өнөөдрийн хүүхэд залуучуудын сэтгэхүй яаж бий болсон бэ гэхээр эхлээд бичиг устгахчлаар байна шүү дээ. Чиний ярих сэтгэхүйс чи өөрчлөгдөд ирдэг байхгүй. Одоо дараагийн хатгамар руу орцсон. Явж биш шүү дээ. Бүр чи одоо монгол хэлээр сурах бол утгагүй болох. Одоо монгол хэлээр чи одоо яд чинь Кирилл үсгээр нь 1940 онд 40-од онд одоо Дамжин сүрэнгээ гаргасан энэ зөв бичгийн дүрм байна шүү дээ. Яг энэ дүрмээр нь ядч мөрөөр нь байлгаж байгаа. Ингэж бичих нь уруу тэгж бичих нь зөв байл ингээд. Хамтаг болгоод дуусчих байгаа байхгүй. Тэгэхээр энэ монголоор бичих гэдэг чи ядаргаа байхгүй. Харин зүгээр англиар юм уу хятадаар бол дүрм тодорхой. Монголоос илүү тодорхой шүү дээ. Тэгж шít. За хоёулаа хэсэг хугацааны реклам совчилгаа сонсъё. Тэгээд энэ бол манай бизнес хамтлагч байгууллагууд учраас реклам совчилгаа заашгүй явах хэрэгтэй. Тэгээд үүний хойноос манай нэвтрүүлэг үргэлжлэх болно. Өнөөдөр манай радиогийн эфирт хар хүнцэг нэвтрүүлэгт сэтгүүлч Төвшинбаяр надтай их оронч үзэл санаа, их оронч үзэлтэй боловсролтой Монгол залуусыг хэрхэн бэлтгэх талаар ярилцахаар Даваа сүрэн гэдэг хүн ирээд байгаа. Энэ хүнийг магадгүй та Оллоо телевиз, их орон телевизээр Монгол үндэсний түүх соёл, өв уламжлалыг таниулан совчилсан нэвтрүүлгүүдээр нь таньдаг байж болох юм. Тэгээд нэвтрүүлгээ 5 минутын дараа хойноос нь үргэлжлүүлье. Сонсогчдаа гэр бүл радиогийн эфирийн утас болох 46 104 5 гэсэн утсан дээр шууд холбогдоод Даваа сүрэнтэй мөн надтай өөрийн саналуудлыг хуваалцаж болно. Тэгээд бидний ярилцж буй сэдв бол их оронч боловсролтой Монгол залуу ийм залуусыг, ийм хүүхдүүдийг багаас нь хэрхэн бэлтгэх ёстой юм бэ? Их оронч үзэл санаа бидэнд заавал байх ёстой юу үгүй юу гэдэг сэдвээр бид ярилцж байгаа.
Таны автомашин өвөлдөө бэлэн үү? Хатриг агуулга ихтэй, мөсчд их үүсдэг Шанг хатуу өвлийн өдрөлтөй Монгол улсад автомашины сайн дуу, хайлтгдгүй уултай гутлал бидний амар тайван аюулгүй орчинг бүрдүүлдэг. Bridgestone Blizzak нь Монголын хахир хатуу өвөлд таны амнаас аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаалж чадах дэвшилтийн технологиор бүтээгдсэн дэлхийн номер 1 өвлийн дуу юм. Хасахад 180 градус хүртэл хөлдөггүй. Ямар ч мөсчлөг гадаргуудаар зурлах чанар сайтай. Олон жолооч нарын талархлыг хүлээсэн Bridgestone Blizzak тэр Монголын замыг сайн мэднэ. Гэрээт борлуулах цэгүүд болон нэрийн барааны илгүүрүүдээр худалдаалж байна. Дэлгэрэнгийг 99-ээс 2361 99-ээс 5596-аас. Монголын хамгийн анхны эрүүл мэндийн аялал жуулчлалын компани бол мэдээж United Express. Тэд хэрэглэгчдэд улам илүү ойртжээ. Тусгай програм хангамж, үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах орчин бүрдүүлж, солонгос мэрэгжлийн зөвлөх хэмж, орчуулагчийн хамтаар танд зайны зөвлөгөө өгөх үйлчилгээг шинээр нэвтрүүллээ. Та United Express хандсанаар олон улсын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий Солонгос улсын Падиман нэгдсэн эмнэлгийн профессорудаас зүрх судас эмэгтэйчүүд хавдар дотор бүр мэдрэл үе мөч гэмтлийн чиглэлээр тусгай хуваарийн дагуу зөвлөгөө боломжтой боллоо. Таны онц тодорхойгүй эргэл зүйтэй байгаад гадаадд эмчилүүлэх шаардлагатай бол United Express-т хандаарай. Одоо олон газраар явж цаг мөнгөө үрж мэдээллийн төрөгдөлд орох хэрэггүй боллоо. Утас 7018 63 53 99 97 99. Сонсогчдоо гэр бүл радиог сонсож байна. Харах өнцөг сэтгүүлч Төвшин Баяртай та хамт байна. Эх одонч боловсролтой Монгол залуу энэ бол миний харах өнцөг. Тэгэхээр надтай энэ сэдвээр ярилцахад манай радиогийн эфирт Даваа Сүрэн гэдэг хүн хүрэлцээрээд байгаа. Энэ хүнийг бас надтай адилхан уран бүтээл сэтгүүлч мэрэгчлээ хүн гэж хэлж болно. Та оллоо телевизээр. За өмнө нь эх орон телевизээр энэ хүний монголчууд нэвтрүүлгийг нэг бос удаа үзсэн байж болох юм. Сонсогчдоо харах өнцөг нэвтрүүлгийн даваа гарагийн давталтын дугаарыг сонсож байна. Байна холбогдсон байна. Танд өглөөний мэнд хүргэе. Сайн байна өглөөний мэнд. За бидний ярилцж байгаа сэдвээр та ямар санал бодолтой байна? Яа, өнөөгийн залуусын нэг юм эх орон яаж суулгах вэ гэж ярьж байгаа юм шүү дээ. Яг би ойлгохтой бол яг өөр дээр жишээ авах удаа за хүн байгаа юм мэддэг байхгүй. Өөртөө гоё байгаа юм аа. Ийм цаг их хорон амьдарч байгаа гэдгийг хүн мэддэг байхгүй. Тэгэхээр энийг яаж мэдрүүлэх вэ гэхээр гадагшаа одоо залуусаа ажиллаар ч юм уу сургалтаар ч юм уу гаргах тохиолдолд хүнд их хорон гэсэн сэтгэл төрдөг юм уу? Их хорон гэж ямар сайхан байдгийг, хүнтэй ямар хэцүү гэдгийг ахандаа мэдэрсэн тохиолдол айгу сод юм санагдсан л да. Би бол өөрөө бол гадагшаа явж байхдаа бол хүмүүс их орондоо хайртай их орон морын гэх юм яриад байгаа нь бараг би өөрөө бол олгож болоо юм шиг байна боддог байсан л да. Яг гадагшаа гараад сурч мараад явах хүний нутаг ямар хэцүү их орондоо явах ямар гоё гэдгийг мэдэрсэн тэр үеэс бол арай их орон гэдэг сэтгэл бол сууж гэлж байгаа л да. Тэр яг миний ойлгож байгаа яг зөв аялал жуулчлал мэдлэг юм гэсэн бол ойлгохгүй л дээ. Тийм ээ мөнгө өрчөөл тансалж байгаа л хүрээд ирж штэ тий. Сураад ажиллаад ч юм уу тий. Ийм хоёр зүйлд удаан байгаад яхаар ихээр хүний нутаг гэдэг чинь хүнийх гэдэг мэдрэхээр хүн чинь их орон гэдэг аяндаа сууд юм санагдав. Энэ тал дээр юм бодлон чанартай юм уу бол зүгээр ч юм уу гэж үзлээ л да. Яг бүх тал юм хас талтай. Тэгэхээр ийм хөл санаа бодлоо да. За, санал бодлоо олцсон баярлаа. За. Манай зочин маань хүүхдийг хүмүүжүүлэх Монгол арга ухаан. Энэ бол агуу их ухаан шүү дээ, тийм ээ. Хүүхдийг багаас нь яаж зөв хүн болгож төлөвшүүлэх үү гэдэг монголчуудын хүмүүжлийн сургалтын арга барил таны хэлдэг тэр гэр бүлийн хүмүүжил, гэр сургалт энэ бол үнэхээр мундаг ухаан байсан. Энэ талаар нэлээд судалгаа хийсэн хүн байгаа. Тэгэхээр хоёлаа энэ сонсогчийг авчаад хойноос нь та хүүхдийг хүмүүжүүлэх Монгол ухаан тийм Монгол хар ухаан гэж ярьдаг шүү дээ. Энэ талаар хоёлаа ярилцъя. Тэгээд эхлээ сонсогч авъя. Байна та холбогдсон байна уу? Өглөөний мэнд хүргэе. Байна уу? Байна өглөөний мэнд хүргэе. Өглөөний сайн байна уу? Сайн байна уу? За би санаад өмнө чи яриаг сонслоо. Даваа Сүрэн гэж үнэ яриа маш гоё яриа надад таалагдлаа. Би өмнө бол зураг тариад байгаагаар харж байгаа юм байна. Гэхдээ наад үнэ яриан дээр чинь би маш их нэг том гаргалгаа хийж яриул их гоё юм байна гэж бодлоо. Одоо сая тэр их хурлын гишүүдийг сонгодог тогтолцоо ч юм уу одоо энэ улс төрчдийг сонгодог юм. Улс төрчдүүд ч одоо бизнесмэнүүд үүрсэн байдаг. Энэ бол маш үнэ. Энэ учраас одоо ер нь цааш тэнийг програмчлаад ерөнхий боловсролын сургууль ч юм уу одоо энэ хүмүүсээ ер нь бол мэдээж яг хормон гэсэн бол улс төрийн асар өндөр улс ортой тийм хүмүүс байж ажил одоо энэ төрийн өндөр албыг ашиглах гэж
байна. Энэ талаар маш ахаад ер нь тэгээд зургатаар ер нь өшөө олон суугаар гарч ирвэл маш зүйтэй болов гэж бодож байна. За. Тэгээд даалгаврууд маш амжилт хүсье, маш зөв ярьж байгаа, их гоё юм ярьж байгаа юм. Өөрөөр бас өөртөө уулзмаар л гэж бодож байна. За. Та 46 12 гэсэн утсаар холбогдоод даваа сургуулийн оцсон авч болно шүү дээ. Би өөрөө бол цагдаагийн байгууллагад ажилладаг хүн байгаамаа. Тэгээд би одоо энэ дээрээс хамтдаа ганц юм манай цагдаагийн байгууллагын албаагчдыг хөрөнд нь өөрчлөлт оруулаад цагдаагийн албаагчид ер нь бол зүгээр яг арчааны соёлгүй хүмүүсүүд төр байдаг л байна. Гэхдээ ер нь манай энэ залуучууд сүүлийн үед бол би цагдаад одоо түр ажиллахгүй байж байгаа гэсэн их тийм анархист нахалны байдалтай ер нь энэ цагдаа ер нь юу юм энэ бол юу шинжтэй бол яаж ч гэсэн бол бид нар бол одоо уран дарангуйлуулж байсан гэж бодсараад ч юм уу ер нь бол тийм арчааны соёлгүй залуучууд сүүлийн хүмүүс бол тийм болцсон юм байна лээ. Энэ тал дээр янз бүрийн ярмаар л их юм бол байна энэ гэдэг. Тэр тал дээр яг манай залуучууд бол ухамсар үнэхээр бороо байна. Тэгээ одоо бидний хүүхэд байх үед чи ямар орой 8 цагаас хойш гэрээс гардгүй байлаа. Орой үзүү гэж юм үздэггүй байлаа. Ер нь тэгээд манай монголчууд ер нь бол тийм бас нэг тийм альва нэг юм дээр бас нэг захиргаад тийм байх хэрэгтэй юм бол би өөрөө миний хувийн бод. Энэ тал дээр юм дээр бас ярьж өгөх зүйтэй байна гэж бодож байна. За баярлалаа. За холбогдсон баярлалаа. Дараа дахиад холбогдорой. Хүүхдийг багаас нь хүмүүжүүлдэг Монгол арга ухаан одоо жишээ нь адаглал унтахт нь үлгэр ярьж өгдөг байсан тийм. Мантгаас хатан кинон дээр гардаг штэ. Исмэл тааж сэргэлж мордоод Баян мөнх жоног дайлаар мордоод ирэхэд гэрт нь яг дайрч орж ирэхийн өмнөхөн хатна нь ойр хавийнхаа хамаг хүүхдүүдийг цуглуулад үлгэр шимгэнээр үлгэр яриулаа сууждаг тийм ээ. Саяхан оролцогч бас тийм зөв юм хэллээ л дээ. Яг л одоо баг байсан цагийн тэр мэдрэмж орж ирж байна. Бас дурсамж. Тэгээд энийг хүүхдийг хүмүүжүүлэхэд бол даруулах хэрэгтэй гэж байна. Тэгээд энийг хэлчихэд одоо хоёулаа яг энэ асуултынхаа дагуу хариулъя. Тэгэхээр би бол 24 сургуулийг төгссөн. Тэгээд одоо манай ангийн охтууд цэргийн баяраар хөвгүүдээ баярлуулад тэгээд манай ангийн тамирын бөөнөрөө цуглаад. За тэгээд одоо хөвгүүдийнхаа одоо 50% нь энэ одоо архитект туслангийн малгай 50% нь одоо номны лидерийн хавцас бэлгэлээд тэгээд бас нэг юм жаахан жоохон юм ингээд өөрсдийнхөө гараар ингээд жоохон идэж уух юм бэлтжсэн. Тэгээд тэндээ бас бүгдээрээ ингээд нэг тоглоом оруулаад хөгжин тоглоом энэ. Тэгээд одоо орой 7 цаг болцсон. Тэгээд би гэртээ ирэхэд загнуулд гэж яагаад үд онгойлоход малгайгаа зогсчихсан байхгүй юу. Ингээд яваад ирдэ шүү ээж гээд хамгийн түрүү тэр малгайныхаа тухай танилцуулаад зогсчихсан. Яг тэр сая надад санагдлаа та. Тэгэхээр ер нь оройтвол зодуулах энэ тэр загнуулах энэ тэр бол байсан. Тэгээд одоо энэ хүний эрх хэрэгчүүдэ гэдэг юм нэг бас нэг одоо хэд сурталчлаад чих юм. Одоо тэгээд нэгэсэндээ хүүхдэд зодоод орхон зүг гэж байгаа юм биш л дээ. Мэдээж одоо нэг хүний үр хүүхдийн төлөө хайрлаад гар хүрэх байх хэрэгтэй асуудал байхгүй. Тэгэхээр монголчуудын одоо нэг эргээд хоёул нэг асуултын хариултанд ороход монголчууд эртнээс хүүхдийг хүмүүжүүлдэг нэг юм нарийн ухаан аргачлал байсан. Энийг өнөөдрийн залуу эцэг эхчүүд эмээ өвөнөр аль нь өөрсдөө сурыг. Өөрсдөө сураад судлаа зогсохгүй. Үр хүүхдүүдэд тэрчлэн хүмүүжүүлэх гэж хичээе. Ядч л та нарыг хайрлах сэтгэлтэй үгэнд чинь ордог хүүхд бий болно шүү л гэж зөвлөе. За тэгэхээр монголчуудын хүмүүжлийн гол арга нь бол юуны төрөнд хөдөлмөр байсан. Жилийн дөрөв үйлрэлд мал аж ахуйтай холбоотой байсан учраас мал маллах, аян жинтэх, ангөрөө хийх зэрэг амжиргааны ухаанд хүүхдийг сургаад аваа явдаг байсан. За хүүхдийг баг болцроо гэж ялахгүйгээр одоо хэр чадалтанд тохирсон ажил хөдөлмөрийг тухайн наснд нь эрхлүүлдэг. За жишээ нь одоо гიშгэж чадж буюу одоо чадбагцсан аяг тавг авахулах гэж. Одоо хөлд оронгууд нь миний өдөр аяг аваад ир гэж. За 2-3 наснаас нь эхлүүлээд аяг сав угаалах. Хажуудаа суулгаад. Тэгээ ээж аяг таваа угааж ивэл хүүхд хажууд суугаад оролцож явах юм шүү дээ. Бид нар болохоор чи цаашаа гээд ойр тулахгүй шүү дээ. Одоо биш те. Хүүхдийг за тэгээд ишиг хураг татуулах гэж. За 5-6 наснаас нь эхлүүлээд тугал хураг хариулах.
аргал түүх, айрыг бүлэх, морь унах зэрэг одоо малчин хүн зооны ухаанд сургадаг байжээ. За одоо бодит жишээ гэх юм бол 1735 онд гарсан Тоог өнгөн 3 бүс гэдэг номонд хүүхдийг идэж чадмагц баруун гарыг сургана. Хэлж чадмагц эрхлэх дууг үл гаргана. Явж чадмагц дөрвөн зүг дээд доодыг ухуулна. Мэгсгийж чадмагц ёслол найр тавихыг сургах гэж. Ингээд эцэгхийн хүндлэхийг сургана гэж ингэж зааж ирсэн байдаг байхгүй. Тэгэхээр өнөөгийн нөхцөлд болохоор бид нар яах вэ? Байрны айл яах вэ? Гэр хорооллын айл яах вэ? Хөдөө байгаа айл яах вэ гэдээ ингээд зүгээр бодоход бид нар энийг ингээд хэрэгжүүлэх бүрэн боломж байж байгаа байхгүй. Уг нь бол ингээд хүүхдэд ялганаал, ялцганаал байх биш. Тэгэл нэгэн загнаж нэг нь өмөрч тавхилдаал. Хүүхдийг нэг зангийн нэвдэг ш бид нар. Тийм биш. Үнэхээр одоо яг энэ заасанчлан гიშгэж алхаад нэг хөл дороо сурмагцсан ойр зур юм ахвалаа сургачихлаа. За энэний дараагаар одоо аяг сав угаахт нь сургая. За энэний дараагаар одоо гэр дотор тоос ирчих ч юм. Юу ч хийж болно шүү дээ. Эсвэл одоо гаднаас нэг төлөө оруулаад ирэх. Тэгтэл тэр хүүхэд чадлынхаа хэмжээгээр 2 мод бариад ороод ирэхэд. Энд чинь эхний л одоо ажлын тус шүү дээ. Тэгээ хүүхэд чинь ажилтай, хөдөлмөрч хүн болохын эхлэл тавьж байна. Тийм одоо нөгөө хүнээр хүн хийх гэдэг чинь. Ийм жижиг юмнаас. Тэгээд энээс цаашлуулаад одоо бид нар хүүхдтэй Монгол хүн гэдэг ямар байдгийг, Монголын өв соёл ямар байдгийг бид нар өөрсдөө энийг сурыг, хай, сонирхъя. Тэгэл энийг хэлж өгөөл байдаг байх юм бол Монгол хүний үнцэн гэдэг имийг хүүхд маань аваад өсчихгүй л гэж боддоо шүү дээ. Одооноос чи манайхан ч болохгүй хар нэтхаас навч цэцэрлэгт гадаад хэл заалгаа. Үргэлжлүүлээ бага сургуультанд заалгаа. Дунд сургуультанд заалгаа. Ингээд тэр хүүхд чинь гадаад сэтгүүтэй хүмүүс болоод байгаа байхгүй. Сонсогчдаа харах өнцөг нэвтрүүлгийн даваа гарагийн давталтын дугаарыг сонсож байна. Монгол хүн биш. Бараг одоо монголоор зүг бичигдэх хэцүү дээ. Социализм үед одоо нэг хэлэхэд одоо Монгол ахуйгаас холдчихно тэгээд эх орны хайрлагаар байхгүй болно л гэж та хэлэх гээд байна шүү дээ. Монголыг хайрлахаар байхгүй болно гэж хэлэх гээд байна. чинь хүний сэтгүүр өссөн. Одоо хятад хэлний сургуульд явдаг хүүхдүүд хужаа гэдэг үгэнд их дургүй байд шүү дээ. Монгол хүүхдүүд. Бити тэгж хэлж байгаа. Их дургүй. Та өтөр өнгөрсөн 7 хоногт ярилцж байгаа та адуу маллах ур ухааны талаар ярьжсэн. Адууны энэ соёл гэдэг бол Монгол ах буй Монгол соёл за цаашлаад Монгол их оронч үзэлтэй яалтчгүй холбогддог юм а гэж та ярьжсэн шүү дээ. Энэ талаараа нэг жоохон дэлгэнгүй ярьж өгөөч. Манай Монголын түүх, өв соёл, зан заншил, амьдрах ахуйн орчин энэ онцлог болвол үн эртнээс энэ адууны соёлоо дагсан. Бүх юм адууны соёлтой уягддаг. Тухайлбал ерөөсөө л манай Монголын хувьд бол биш үү? Түүх маань морин дил дээр бүтсэн түүх. Манай өв соёл гэх юм бол биш үү? Манай өв соёлын бүх юмнууд энэ бэлчээрийн мал аж ахуйг дагсан байдаг. Бэлчээрийн мал аж ахуй гэдэг чинь бол биш гац их хөлийн мал гэдэг чинь адуу байдаг. Энэнийг нь үгүй хийчих юм бол аяндаа энэ үндэсний чинь энэ бүх юмнууд нь адууны соёлоод байгаа бусдаж эхэлдэг. Тийм ч учраас одоо өнөөдөр өвөр Монголд та адилхан л Монгол үндэстэй шүү дээ чинь. Тэгэхэд эднэрийн хувьд энэ өв соёлын хамаг юмнууд яагаад алдагдаад эхэлж байна? Зүгээр одоо өв соёл гэх юм бол биш дээ. Нэг хэдэн дуу хуурал болж өрөөд байгаа байхгүй. Тайзан нар зогсоор дуулж идэг нэг хэдэн дуу хуур. Нөгөө хүмүүсийн сэтгэхүй ухамсар нь бол ерөнхийдөө юм хятад маягаар. Тэр битгээр одоо хошууныхаа нэрийг хятадаар дууддаг л болоод эхэлсэн явж байна шүү дээ. Энийг бол цаанаас төрөөс нь хүчээр хийж нэгэд бас нөгөө талаас нь чинь аливаа үндэстний улс чинь тухайн одоо гол цөм болсон үндэстнийхээ эрх ашигыг хавгасан бодлого явуулдаг юм л да. Энэ одоо бас нөгөө талаасаа одоо Оросын хувьд гэтэл Орос үндэстний бодлогыг төлөхөө барина. Хятадын хувьд хятад үндэстнийхээ бодлогыг төлөхөө барина. Тэр үтгээд Америкийн хувьд ч гэсэн англи-саксны хусааныхны одоо эрх ашигыг төлөхөө барьсан бодлого явуулна шүү дээ. Жишээ. Тэгэхээр энийгээ дагаад одоо нөгөө бид нар чинь Европчоод энэ суурин соёл иргэншлийн хэлбэрт ороод энэ нөгөө Монгол өв соёлоо
байж чадахгүй, үр хүүхэд маань энэгээрээ хүмүүжихгүй байгаагийн бас нэг шалтгаан чинь энд яваад байгаа. Хэрвээ одоо Монголд энэ газрыг хөвчлөө дуусгах юм бол тэгэл дуусаа. Манай үндэстэн бол. Тэс бид нар маш түргэн хугацаанд харийн болж уусах бүрэн боломжтой. Нэг эсэндээ одоо эртний грекийн домогт гардаг Ахиллес баатрын өсгөл гэсэн үг шүү дээ. Энийг л устгачвал манай бүх юм устна. Тийм учраас энэ адуудтайгаа холбоотой бүх юмудыг одоо эргэж сэргээх Монгол улсын ерөнхийлөгч энэ жил өнгөрсөн 100 одоо улсын их баяр наадмаар морин оны гэж хэлдэг бол над үнэхээр энэ талархалтай сайхан сонсогдсон. Одоо хотод амьдарч байгаа бид нар шиг залуучууд бол яалтчгүй таны хэлээд байгаа энэ адууны соёлоос холдсон шүү дээ, тийм ээ. Зон нэг хөдөө амралтаар очихдоо сайн л бол нэг морины нуруунд дээр гадна үсттэй. Тэр яалтчгүй нэг хотын соёл иргэншил давмгаалцын цаг үед энэ таны яриад байгаа Монгол ахуй адууны соёлын Монгол ахуйгаас хүссэн үсээг бол хүндэрөөд байна л да. Энэ бол одоо юу гэх юм? Монголчууд энэ суурьшмын соёл иргэншил шилжээд 100 гаруй жил болох хугацаанд одоо бий болсон. Бас нэг юм монголчуудын өвөрмөц соёлын хэлбэр болчлоо л да одоо энэ суурин амьдралын энэ хэлбэр бол. Тэгэхдээ одоо сүүлийн үед манайх бас нэг энэ орчиндөө бид нар бас нэг жоохон монгол сэтгүүтэй байж уг нь болмоор тэгээд тэхгүйгээр гадных нэг дуурайж амьдрах. Тэр хөвтгийг бүр солонгос стилээр хувцлагч гэдэг. Ингээд ирэхээр л биш болох гэдэг. Энэ бүхний сөрөг тал нь юу вэ? Хүний 3 үеийн хүртэл мэдэгдэн гэж байхгүй болно шүү дээ. Тэгээд нэг үндэсний цөөхөн хэлбэртэй нэг хэсэгхэн Монгол магадгүй үлдэх өдөр ирүүл яах вэ? Тэгээд тэдний зэрдэг хөдөлгөөрөө дуудулсан. Манай нэг нэртэй нийтлэлч бүр таны бүр эсрэгээр юм бичижсэн шүү дээ. Одоо Америк ах Оос ах гэж 70 жил ярьлаа. Өмнө хятадыг дагаж исэн сүүлээд 3 дахь хүч Америк хүчгээ яриад байна. Америк ах гээд яриад байна. Юусоо биднэрт солонгосчуудтай нөхөрлөх, солонгосыг дагах, солонгос ах нь хамаагүй бүр илүү ойр юм шүү. Тэгвэл бидэнд илүү амар юм шүү гэд манай бүр нэртэй нэг нийтлэлч ингэж бичижсэн шүү дээ. Хэдхэн жил юм. Юусоо Оос ах Америк ах гэжсэн солонгос ах гэсэн бидэнд илүү ойр юм шүү. Солонгос ахтай болчихвол илүү хурдан хөгжих юм шүү. Энд дээр та юу хэлэх вэ? Монгол хүн Монголыг өөрөөр хөгжүүлэх байхгүй. Тэр чинь зүгээр л 8 чинь шүү дээ. Солонгос ч вэ, Орос ч вэ, Хятад ч вэ. Америк ч вэ. Арай хол байхлаараа арайч нэг жажлаад идчихгүй болов уу гэж бодож болохгүй. Тэр чинь хүний хүн байхгүй. Хүний хүн хөрөнгө бүртээ гэж. Ер нь тэр хаа хамаагүй хар идгийн хүн Дэвшин баяр даваасраа хоёрын сайн сайхан амьдрын үгүй юу тэр бол нэг сонь биш ажил. Энэ 1920-ад онд 29 онд байна уу да 28 онд байна уу. Тухайн үеийн компьютерний гүйцэтгэх хорооны алдааны нарийн бичгийн дарга нарын Монгол төвдийн асуудлыг хариуцсан хэлцийнхэн нэг юм ярьж исэн байдаг. Тэгэхээр нэг хэсэг одоо манай Монголд хөшөөг нь босгоод одоогийн ховсгочдын өргөнчлөө гэд нэрдэгдээд байгаа Тэнгис гэрн чатрын өмнөр өнгөрч байгаа. Тэр гудамжийг нэг хэсэг энэ хүний нэрээр нэрлэж байлаа. Борис Ишмаралын гудамж гэж. Тийм. Энэ Борис Ишмарал нэг үг хэлсэн байдаг байхгүй. Энэ Монгол бол хүн амын дэндүү цөм. Ердөө 800 мянган хүн амтай. Маш өргөн удам газар нутаг. Стратегийн хувьд энэ улс бидэнд хэрэгтэй. Газар нутгийн хувьд. Түүнээс энэ 800 мянган хүний амьдрал хэрхэн шийдэгдэх нь гол биш. Бид нар босромог аргаарч болов энэ газар нутгийг гартам барьж явах нь хэрэгтэй юм а гэж. Энэ чинь зөвхөн компьютерныхны үзэл биш. Энэ чинь зөвхөн зөвлөлт төрийн үзэл биш. Чи Хятадын ч үзэл, Солонгосын ч үзэл, Японы ч үзэл, Америкийн ч үзэл байхгүй. Тэгвэл нэг геополитик тийм. Зүгээр геополитик байхгүй. Америкийн нэгдсэн улсын хувьд бол биш дээ. Сонсогчдаа харах өнцөг нэвтрүүлгийн даваа гарагийн давталтын дугаарыг сонсож байна. Яг одоо энэ өрөндийнхний сэтгүүд бол Африкта яаж хэрцээ яг тэр сэтгүүгээр бидэнтэй хамтж байгаа шүү дээ. Нэг өсөндө авраг могоо хүнийг залгичаад тодорхой хугацааны дараа хамгийн шимш үсийг аваад дуусгахаар буцаад гаргаад гулгаа хийчдэг үст. Өнөөдөр ингэж хайсан бодит түүхийг бид нар Америкаас харж л шүү дээ. Юу Африкаас харж л шүү дээ. Усгүй
Байгаль нь байхгүй. Ямар сайхан байгальтай байсан Африкт. Гайхажсэн шүү дээ. Одоо хэдхэн дархан цаастай газрууд нь үдэ босд нь бол хэцүү шүү дээ. Тэгэхэд тэрнийг дагаж сайхан хөгжин. Энэ намайг гоё болгоод өгнө гэж бодож болохгүй. Жишээ нь яг өнөөдөр миний амьдрал хэн нэгнээс хамааралтай. Тэгээ тэр хүн л надад ингээд мөнгө өгөөл гэдэг. Тэгээ би тэр хүний мөнгөөр сайхан амьдраад гэр орон нь гоё болоод тэ биш шүү дээ. Би өөрөө хөдөлмөрлөхгүй бол хүн минийт л юу гэж хөдөлмөрлөх юм бэ? Тэр Монголыг бол монгол хүн өөрөө л хөгжүүлэх ёстой. Монгол залуусыг монгол аав ээж нь өөрсдөө л хүмүүжүүлж төлөвшүүлэх ёстой гэсэн ийм л гаргалгаан тавтай хүрч шүү дээ, тийм ээ. Тэ. Түүнээс тэр солонгос туслахгүй. Бас л яг л ийм л бодлого юм болж байна. Тэд нар ямар бодлогоор Монголд орж ирээд байгаа юм? Бас л бодлого явж л байгаа шүү дээ. А тэгвэл энэ бодлого явуулж байгаа улс үндэстнүүдийг бид нар одоо юу гэх юм? Хэд үзэн ядаад үндэсхийг үзэл тавтаж болохгүй. Ямар ч агаар амьсгалахгүй. Яаж харилцах вэ гэдэг харилцааны ерөөсөө ямар ч агаар амьсгалахгүй. Бид өөрсдөө амьд байхын тулд амьсгалж явах хэрэгтэй. Гаднаас агаар аваад буцаагаад одоо хэрэггүйгээ гаргаж чад. Гаднаас хэрэгтэйг нь аваад явж штэ. Хүний амьсгалын замын системийн онцлогч нь штэ. Яг энэ шиг байх хэрэгтэй байхгүй. Амьсгалд таг дүгжээ суух бол нэг удахгүй гэнэ. Өөрөөр хэлбэл гадныхан биднийг ашиглаж чадж байгаа шиг бид тэднийг ашиглах ёстой л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Авахыгаа авъя. Бид бас хэрэгтэй хэрэггүй юмнаас салж л байх хэрэгтэй шүү дээ. За. Манай нэвтрүүлэгтээ оролцож, манай сонсогчид, ялангуяа сонсох залууст их ухаарал хайрлсан ийм ярилцлага өгнүүлсэн. Даваасран танд баярлалаа. Тэгээ нэвтрүүлгийнхээ төгсөлд нэгэн шүлгийг сонсъё. Энэ шүлгийг бичсэн хүн өөрөө цагтаа Монголын ард түмний дунд шантаршгүй мохошгүй их орон шиж хүндлэгдэж явсан юм хүн байгаа. Тэгээ энэ хүний шүлгийг сонсоод өнөөдрийн нэвтрүүлгийг өндөрлөё. Тэнгэрлэг эх орон минь тандан мөргөмөө. Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмөө. Амьд яваа минь таны тааллаг юм уу? Авгай их тандан би өдөр бүр мөргөмөө. Амьсгалах тоолондоо би тандан хурж очимоо. Айнсан нүдэндээ чи би таныг анхаармоо. Сайн үйлээ би таны хан төлөө хийм үү? Сар муу гүйлдэвэл таны хан өмнө ичмүү. Өвлийн өдөр цасан дээр хэвтэгтэн өнгөдөх хялмаа гялалзан гялтханахыг ачмуу. Орчонд минь хичнээн амтан буйгэвэс тэд бүгд таних буюу одоо таны нүдээр л бусдыг харамгүй. Эх хорон таны хүчил надад шингэснээс би хүчтэй явна уу? Энэрл хайр тань надад ирснээс би бусдыг хайрлаж сорно. Аяа эх хорон минь. Догшин чирэн галыг чи би таныг л гэж бодно. Дотоод зөөлөн амьсгалт нь шүтэж амьдрнам. Аяа эх хорон минь. Ариун тунгалаг агарыг чи таних л гэж бодно. Амьсгалах тоолн та надад нэвтрэн орж ирнэ. Аяа их хорон минь. Та юм бүхэнд хөвлөн бидэн дэнэрэм үү? Амьд яваа минь таны гүн их таалал. Хад чулуунаас чи би таныг ан олж үзэм үү? Хатан дэлхийн өвсөн ногооноос та босож ирэм үү? Хамаг амтны тусын тулд юм бүхэнд оршиж харм үйлийн замаас бидний холтгом уу? Энэ ертөнцийн өнгө аялгаа бүхэн таны хэг юм уу? Инх тунх явааг минь та ивэхэдэн. Эрх биш түмэн амтнд таны хайрыг хүртэх хөвдөс хайрл. Энэ хүү ертөнцийн туйл үнэн буй бөгөөс түүний мөн чанар эгнэгт эсэм хөгч бас би эс болгоч. Тал тал тийшээ хязгааргүй үргэлжлэгч төв цэгн хаасайг оршигч төрсөн бүхний учир шалтгаан төгөлдрөөрөн өөр тэнцэх юм огтуггүй. Их хорон минь тандан би мөргөмөө.
энэ биеийн буруу зүгийг гагцхүү та тунгаав. Ариутгагч бас аврагч эцэг нь алтан мутрааран адислаж хүссэн бүхнээр минь болгооч хайр. Сайн уйлам өнхийн дагуул минь болог. Сац бас муу явдал брааг минь хараад зүгтэг. Бэлдууч явдал дууг минь сонсоод устдаг. Бас аимхай амьдас дуугарч чадахгүй дөлөг. Өвчин бүхэн намайг тойрог. Өвдсөн завсныг тэрчлэн би ачаалаг. Эмсэглэхэд хоолон надад та нэвтрэн орж ирнэ. Аянсан нүдэндээ чи би таныг анх хараму. Ухаан бодол минь таныг баясгахаар уудам болог. Уг чанар минь хүн чанарл болов. Эх орны минь мөн чанар гоо сайхныг бусдад түгээж энэ ертөнцийн олныг жаргахад минь надад тусал. Энэ бие ухаан бодол сэтгэл зүрх үйл ажил минь таних гэвэл эх ор минь та өөрөн минийх би таны гигэн гэрэлд аж төрөв. Гэр бүлийн өрхийн төсөв, хууль эрх зүйн эрүүл мэнд, эерэг харилцаа, эх оронч боловсролтой Монгол залуу. Энэ бол гэр бүлийн радиогийн харах өнцөг, сэтгүүлчийн тулсгал. Даваагаас баасан гаригуудад 9 цаг 30 минутаас өглөө бүрийн шин дугаарыг сонсогчдаа хүлээн авч сонсоорой. Гэр бүлийн радио 104.5. Сонсогчдаа харах өнцөг нэвтрүүлгийн даваа гарагийн давталтын дугаарыг сонслоо.